За сайн бацхан манай Трама олон анги киноны Трама подкаст маань энэ удаагийн нэвтрүүлэг байна. Инх үхлээ. Одоо энэ удаагийн нэвтрүүлгээрээ бид нэр сексийн донгийн тухай ярина. Тэ? Гэхдээ сексийн дон гэдэг нь яг сексийн дон гэж байдаг юм уу ер нь? Сексийн дон гэд бид нар ярихаар эхлээд нөгөө сэтгцийн эмгэг тийм ээ, сэтгцийн эмгэгийн онцлогоо, гарын авлага боловсруулдаг одоо ер нь бид нар нөгөө Америкийн сэтгэл судлалын нийгмийн АПА стандарт ингээл баримтлаа явдаг. Яг энэ тэр стандартад бол секс бол яг тийм дон гэж бол ороогүй байдгийг. Харин эсвэргээрээ ICD-11 гэдэг одоо дэлхийн эрүүл мэндийн бол олон улсын өвчтний жагсаалд бол зан үйлийн донтолт хэлбэрээр орсон байдаг. Тий. Тэгэл хүмүүс чинь тэгдэж донтой юм уу гэж тэгдэж тийм тий. Тий. Тэгэхээр бас яг тийм сексийн донтол яг байдаг юм уу байдгүй. Би бол сайн мэдэхгүй бол. Магадгүй би ч гэсэн тийм донтой байх л та. Гэхдээ тэрийг мэдэхгүй тий. Тийм. Тэгэхээр яг нөгөө зүгээр тийм бэлгийн амьдралын идэвхтэй амьдрал тийм ээ. Эсвэл одоо бэлгийн эсвэл юм хит их дур хүсэл гэдэг болвол дон гэж тэрийг ойлгож болохгүй шүү дээ. Энэ бол зүгээр хүүхэн болгонд хүүхний л онцлог байхгүй юу? Энэ бол байх зүйл. Тэгэхээр нөгөө нэг ямар үед тийм ээ энэ хэвийн бус болоод ямар үед нь дон гэж үзээд байгаа юм бэ гэдгээл бид нар ялгаж салах хэрэгтэй болоод байна. Ялгаж салгах нэхэр одоо жишээлбэл би одоо миний одоо сексийн одоо нэг донтол гэдэг нь шүү дээ. Энэ донтолт хитэрснийг би яаж мэдэх вэ? Чи багасныг би яаж мэдэх вэ? Өдөр тутмын чинь ажил амьдрал хэвийн ингээд одоо ажил амьдралын тэнцвэрт чинь саад учруулах хэмжээний байна уу? Чи хит их цагийг одоо чухал шаардлагатай ажилласаа илүү дээгүүр тавьж хит их бодох, хит их тэр зан үйлд илүү их чи одоо орж байна уу? Чи тэгээд ухамсартайгаар зогсоох үед нь зогсоож чадаж байна уу? Гэдгээр л ерөөсөө чиний энэ донтолт хэлбэр рүү эмгэг хэлбэр рүү орж ийн үү эсвэл энэ зүгээр л хэвийн дургслуу гэдгийг л ялгаж байгаа. Тэгэхээр чин юу яах юм бэ л би сая юу асууя гэж бодож илээ. Яг таныг хэлж явах чинь одоо нөө өөрийгөө ингэ зогсоож чадчихна гэж шүү дээ. Амар хүсчихсэн ч гэсэн нэг ингэ зогсоох шаардлага гардаг шүү дээ. Тэр үед одоо ингэ зогсоочих юм бол одоо би хитрээгүй минийх одоо хэвээ явж ийн гэсэн үг тийм үү? Ухамсартайгаар зогсоож чадчихвэл болж юм тийм ээ. Гэтэл цаад үр дагавар нь өөрөө сөрөг ажлыг чинь алдуулах ч юм уу те эсвэл харилцаанд юм сэв суулгах ч юм уу одоо бүр ингээ гэр бүлийн харилцаанд нөлөөлөх ч юм уу ийм үр дагавар нь ийм хор хөнөөлтөй сөрөг байгааг чи тэрийг одоо ухамсартайгаар ойлгохгүй тэр зан үйлийг үргэлжлүүлж хийж ийн гэдэг чинь л өөрөө яг нөгөө эмгэг байхгүй яа. Түүнээс ш зогсоож чадчихээн чиний ажил амьдрал цаад болохгүй байна гэдэг нь өөрөө бол хэвийн зүйл. Гэхдээ энэ сексийн донтолт гэдэг маань одоо сексийн донтолт хүний одоо нэг стресстүүлээл те одоо ингээд секс хийхгүй удсан хүн гээл стресстэй гээл ууртаа болоод ингээл тэгдэж штэ. Тэр одоо яг хийхгүй байхаас болж байгаа юм уу? Эсвэл одоо тэр нөгөө бодлон давмгаалж явсаар байгаа л тэр бодолтой дийлэл уурлаад. Энэ чинь бол зүгээр бид нар энийг нөгөө бие махбодын талаас нь авч үзэх хэрэгтэй л дээ. Тэрийг бол энэ чинь зүгээр нөгөө физиологийн бид нар ярьдаг те заашгүй хүний суур хэрэгцээ байхгүй юу. Тэгэхээр бид нар ялгаа байхгүй бид нар хоол идэхгүй өлсөд яваад байвал ууралдаг үсттэй. Хоол хүснэ тийм үү? Яг л энэнтэй адилхан. Тэгэхээр энэ өнцгөөс тэгээ яг нөгөө гормоны тэнцвэрч нөлөөлгöd ингээл даавар ярагдана л та. Тэгэл аль болох энийгээ тэнцвэржүүлэл явж явах хэрэгтэй байхгүй. Аль нэгэн дутагдад ирэхээр л нөгөө нэг ялгаа байхгүй бусад донтолд бусад одоо хэрэгцээтэй адилхан л юм бид хариу өргөл үзүүлж байна л гэсэн үг. За одоо тэгвэл доошо бууцсан. Одоо хит өндөр хит одоо бууцсан сонирхолтой болсон гэдэг шүү дээ. Тэрийг яаж мэдэх юм? Одоо угаасаа л цаанаасаа л гэл би бодно гэл хүсгээ байх юм уу? Эсвэл нөгөө нэг манай найз одоо өндийнхөө байх юм уу? Яг тэр юу нь ямар учиртай? Бидний бэлгийн ийм сулрал гэдэг штеп амар олон удаа ингээл одоо энэ донтолтоосоо олж ингээл ингэсээр хагаад сүулдэ ингээл бэлгийн сулралтай болдог. Хит хэдэн шалтгаантай. Хит их нөгөө бэлгийн дур хүслэгтэй. Тэгээ дээрэс нь чинь нөгөө зан үйлийн нөгөө сөрөг юм
үр дагаврууд байгаад байгаа байхгүй юу. Одоо жишээ нь багаасаа сүүлийн судалгаагаар ярьж байна те. Багаасаа дөнгөж одоо шилжилтийн наснаасаа эхлээд гар хангалаг хийдэг, заавал порно үздэг, тэгхгүй бол одоо болтгүй чаддгүй тэгээд хэвийн энгийн ингээд нөгөө харилцаанд орохороо нөгөө төсөөллийн юм үсээд байдаг. Тарих өөрөө хамгийн гол нь үнэн юм, бодтой юм, ирээдүйн өнгөрсөн одог ялгаж чаддаггүй зүйл байхгүй. Тэгэхээр нөгөө нэг чи үзээд байх тусам тарих тэрийг бодтой гэд хүлээд авчиж байгаа. Тэгээ яг амьдрал дээр гараад ирэхээр чинь ондоо штэ. Дэглэгц тэр одоо тэр дэглэгцийн цаана явж байгаа тэр киног тийм урам фантаст тийм биш штэ. Тэр зүйл хүний бодит амьдрал хоёр гэдэг чинь ондоо байхгүй. Тэгэхээр яг үхээр ингээд бодит амьдрал дээр одоо нөгөөдхөө хөсөж байгаа байхгүй. Нөгөө тийм байх ёстой гэд тийм орчин яг тийм зүйлэнд биш болохоор нөгөө нэг харилцаанд орч чаддаггүй болчдөг. Тийм нэг шалтгаан байна. Зүгээр эрүүл мэндийн шалтгаанууд орж ирж байна. Зүрх судас, чихрийн шижин, тархалт, тийм үү? Амьдралын нөгөө буруу хэв машил, хэв маяг тийм ээ. Эдгээр чинь шууд нөлөөлнө. Энд ингээд ороод ирж байгаа юм. Гэх мэтчлэн гадны болоод өөрийн энэ зан үеийн нөлөөнүүд чинь орж ирж байгаа байхгүй. Тэгээд шууд нөлөө. Одоо тэгэл ингээл хүмүүс чинь ингээл бэлгийн судралтай болчлаа гэл вегра гэдэг ямиг хэрэглээд тэрэндээ бүр ингээд донтоод тэгээд тэрийг хэрэглээд ингээд секс ихээр одоо ингээд гоё байдаг. Тэрэндээ ингээд тасаад ингээд цааш. Тэгэхээр энэ нэг сексийн донтолт гэдэг чинь ерөөсөө бие дасан дангаараа явдаг эмгэг биш юм аа. Дандаа бусад бодист донтолттойгоо хавсарч явдаг зүйл байхгүй юу. Тэгэхээр секст донтцсон хүн, бодистой донтцсон хүн сексийн донтолттой байх жишээтэй. Тэгэхээр хажуугаар нь заавал нөгөө нэг юм арх байдаг юм уу, мансууруулах бодис байдаг юм уу, хар тамхи байдаг юм уу, ингээд нөгөө нэг бусад сэтгцэд нөлөөлөх бодисын донтолттойгоо хавсарч явдаг зүйл гэж. Хавсарч явдаг гэхээр чи юу гэсэн үг лээ? Нэг нэгийгээ одоо нөгөө нөлөөлөгч хүчин зүйл болцоод байна шүү дээ, тийм. Тэгэхээр энэ яг цаад шалтгааныг нь бас олох хэрэгтэй байхгүй. Ямар учраас ер нь сексийн донтолтыг судлаачид судлаад үзэхээр ерөөсөө мансууруулах бодисд донтцсон хүнтэй яг ижил хэмжээний шинж тэмдэг илэрч байна гэж үзээд байгаа юм. Тий. Тэгэхээр бодисд донтдог хүмүүс чинь ерөөсөө цаана нөгөө сэтгэл зүйн ганцаардал, өөртөө итгэлгүй байдал, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хэрэгцээ, тийм ээ. Бага насндаа өөрөө ойлголцоогүй, хайр халамж хагалтай хүртээгүй гэд ингээд сэтгэл зүйн шалтгаануудад явж идэг шүү дээ. Яг үндсэн шалтгаанд нь. Тэгэхээр ялгаа байхгүй, яг ингэж л явж байгаа. Сексийн донтолт тэр ямар зүйлд ингээд хит чи тийм ээ. Таашаал авах гэ тэр ерөөсөө тарих тэндээс таашаал авчиж штэ. Тарих яадгүйхээр тэргээл нэгдэг, тийм ээ. Тэрийгээ ингээд алтнаад нь хэд байна л гэсэн үг байхгүй юу? Тэгээд одоо энэ сексийн донтолт гэдэг юм ер нь гэр бүлд нөлөөлөх үү? Сексийн донтолт гэр бүлд хамгийн их нөлөөлдөг. Яагаад тэгэхээр ийм сексийн донтолт орсон хүмүүс яадаг вэ гэхээр хөвчлэн ийм хүүтэн хүндий сексийг нэг ийм хамтрагчаа ер нь ийм хэрэгцээ хангагч маягаар тийм ээ ийм хүүтэн хүндий ер нь авч үздэг байхгүй. Тэгээд сексийн донтолтыг дагаад хүчирхийлэл явж идэг, тийм ээ. За хүчирхийлэл гэдэг чинь өөрөө ямар сүр үр дагавруудыг үүсгэх вэ? Тэгэд ийм харилцаа илүү ийм хүүтэн хүндий. Тэгэд тэд нар маань ихэвчлэн ийм ганцаардсан хүмүүс байдаг учраас ганцаараа байхны ховор ер нь ихэвчлэн гэр бүлтэй байдаг те. Гэхдээ гэр бүлд яадаг нөө хамт гэр бүлийн хүнд тийм хүүтэн хүндий хандна өөртөө итгэлгүй байдлыг үүсгэн нөгөө халуун дулаан уур амьсгал байхгүй болно. Дандаа ийм итгэл гэж зүйл байхгүй болно. Айдас үүснэ, төгшүүр үүснэ, гутрал үүсгэн ингээд нөгөө араасаа ингээд сүрэг үр дагавруудыг дагуулад явчихдаг. За бас нэг ийм асуулт байна. Одоо ингээд сексийн донтолтод орцсон байгаа тий. Өөрийгөө ер нь тэгээ ботцсон байгаа. Тий. Ер нь өөрийгөө тэгээд ботцсон. Ажил амьдралд нь одоо ер нь үүсгэсэн байж тийм ээ тий. Цаад очруулаад байгаа хэмжээнд очсон байна. Тэгээд тэндээс одоо ангижрах арга юу вэ? Эргээд хэвийн амьдралд тий эргээд хэвийн болно гэсэн үг шүү дээ. Одоо тэр нэг актер донтолт байгаа шүү дээ. Байнгын толгоонд нь бодогдоол тий төсөөлж бодоол одоо гэр бүлдээ 90 гутлаа ингээл хүүтэй хандаад байна гэж байна шүү дээ. Сексийн зүгээр харилцагч болоод байна. Тэрнээс одоо хэрвээ хүн одоо магадгүй олон хүн тийм байгаа шүү дээ. Өөрийгөө мэдхгүй тий өөрийгөө би тийм донтоо болчлоо гэдэг мэдхгүй тийм олон. Тэр хүмүүс хэрвээ нэг тийм одоо шинж тэмдэг илрээд өөрт нь ингээ мэдрэгдэх юм бол тэндээс ангижрах эргээд хэвэндээ гэр бүлтэй ингээд те
халуун дулаан байх, тэр бодол ингээд байхгүй болох, сексийн дон гэдэг юм ингээд хэвийн хэмжээндээ очих. Тэгэхээр хоёлаа яагаад гэхээр энэ ерөөсөө эхлээд тэр тархинд бодогдоод байгаа тэр зүйлийг хоёлаа өөр юм руу шилжүүлэх хинэл заслруул орно гэсэн. Давтагдаал ингээл бодогдоод төсөөлөл байгаад шүү дээ. Энийг хоёлаа арай илүү ондоо зүйл рүү шилжүүлэх байхгүй юу. Тэгээд энэ дээр өөрөө гэсэн хүн болгон ондоо байгаа те. Тэгэхээр энэ дээр өөртөө тохирсон арга барилыг одоо тэр техник дасгалуудыг өөртөө зохируулж хийх. Дээрээс нь мэрэгжлийн сэтгэл зүйчэд хандах. Яг үнэ. Хэрвээ тэр хүн хинт хандах уу? Одоо сэтгэл зүйчд хандах юм байна. Ямар нэгэн эмнэлэг хандах уу? Тэгэхээр манайх яг энэ эмгэгийн төвшөнд очсон гэвэл эмнэлэгт хандаж болно. Одоо манад нөгөө диктологийн төв гэж өөр хүндэрсэн хүн гэсэн үг. Яг өөрөө хүсээд ер нь бол дандаа сайн дурын үндсэн дээр л явагдана шүү дээ. Чи өөрөө үнэхээр хүсэж байгаа бол эхлээд чи сэтгэл зүйчэд хандчих. Дараа сэтгэл зүйч чамд юу гэж зөвлөх нөтэй. Тэгвэл дараагийн шатал сэтгцийн эмчтэр хандчих. Энд эмийн эмчилгээ бас тайвшруулах тайвшруулах гэж байна. Тийм эмийн эмчилгээ бас хийгдэх баг. Тэгээд дээрэс нь хамгийн наад одоо өөртөө аав гарах хэмжээг өөрийнхөө хэмжээнд судлаад үзэх хэрэгтэй тийм ээ. Энэ чинь бас харьцангуй хаалттай сэдв тийм үү. Тэгэхээр яг энэ сэдвээр ярьдаг, энэ сэдвээр зөвлөгөө өгдөг сэтгэл зүйчд магадгүй бас цөөхөн байж магадгүй. Сүүлийн үед одоо нөгөө сексологчд гэж гарч ирж байна тий. За мэрэгжлийн сексологчд нарт хандаж бас болно. Тэгээд CBT буюу нөгөө танин мэдэх зан үйлийн сэтгэл заслууд илүү их үр нөлөөтэй. Тэгээд дээрэс нь нөгөө арт терапи, төрөл бүрийн нөгөө бясалгал, йог эднэр болвол маш их үр дүн үзүүлнэ. Тэгэхээр өөрөө л тэгэж хүлээн зөвшөөрөөл эргээд хэвийн амьдралдаа орохыг хүсэж байгаа бол ямар ч одоо тэн дээр санаа зовох зүйлгүйгээр энэ бүхэн чинь энэ хүмүүс чинь бүгд нөгөө одоо хүний нууцлалын чандлан хадгалж ажилтдаг юм хүмүүс байгаа шүү дээ. Ажлын угаасаа ёс зүйнд байгаа. Тэгэхээр хоёлаа ямар ч одоо санаа зовох зүйлгүйгээр ер нь хандхал ёстой. Сэтгэл зүйчид хамгийн түрүүнд хандаад үзэх нь зөв. Тийм тэндээс өөртөө тохирох харилцаа ярилцчаад өөртөө тохирох нөө заслын арга барилуудаа хийгдээд явах байхгүй. Ер нь хамгийн бага насны одоо хэднээс дөө тийм донтолтод өртөж болох уу? Одоогийн байдлаар бол өсвөр насныхан. Яг одоо нөгөө бэлгийн нэг 12-оос дээш. Тий одоо нөгөө яг тэр биологийн яг нөгөө эрчимтэй тий нөгөө либидо гэж бид нар ярьдаг тий яг энэ бэлгийн дур хүсэл одоо яг тэр одоо төвлөрчин тэр зэгтэй тийм ээ. Энэ нөгөө цаанаасаа физиолог хөгжиж штэ тий шаардж байна. Энэ үедээ зөв аргаар одоо тэр хөгжлийн үе шатыг давахгүй бол одоо энэ нөгөө цахим гэж юм чи их хөгжиж. Тэгээд үнийгээ дагаад бас их сүргүүр дагаврууд зан үйлдэн сүргүүр нөлөөлөх юм асуудлууд дагуулдаг байгаа байхгүй. Энэ сая манай энэ драма гэдэг кинон дээр ингээл янз янзын донтолт байна л да. Тэгэл бид нар ингээл судлаад энэ донтолт нь юм байт юм байна, тэр донтолт нь тийм байт юм байна гэж явагдал. Одоо энэ хөгшин гэх юм уу хижээл насны гэх юм одоо бэлгийн сулралтай болцсон хүн заяа. Бэгрэ хэрэгжилж байгаа шүү дээ юм тий. Би миний бодол бол тийм л байгаа шүү дээ. Одоо нөгөө нэг 50 гараад ч юм уу тий. 50 гараад 60 мар хүрээд ирэхээр одоо нөгөө тэнхээгүй болно гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр нэг бэгрэ гэдэг ямиг уугаад тэгээд одоо тэр нэг хэр хугацаанд ажилладаг юм бол мэдгүй тэрэндээ тэгээд таашаалдаг. Одоо хүүхдүүд тийм их юм тэрийг амар их хэрэгэлдэг болсон юм байна. Бэгрэ гэдэг юм яг. Тэгэхээр тэгэл биологийн нэмэлт им бүтээгдэхүүнтэй энэ эмийн одоо зөкстэй зарах эмийн жороор олгох энэ л одоо ингээл холбоотой багталтай хэтэрхий одоо эн чинь онлайнаар захиалаад авчдаг гэсэн шүү дээ. Тэгэл аптект ороод авдаг. Эн чинь бол өсвөр насны хүүхдүүдэд угаасаа зарагдах ёстой бүтээгдэхүүн юм уу гэхээр үгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Тэгэхээр ингээд энэ хаана хяналтаа сайжруулахгүй бол болохгүй байгаад байна. Тэгэхээр эн чинь яагаад тэрийг тэр чинь нэг төрлийн бас бэлтгэлтэй л ороод явчихж байгаа шүү дээ. Яг биологийн төрлөөс одоо тэр тусан хангамжуудын тэр энтрийг сайжруулах тэр үйлчилгээ тийм баг те. Гэтэ эн чинь дасал болно. Одоо яг тэр хэрэгжилж байгаа тэр уугаад байгаа дүүнэр бол одоо л ойлгохгүй байгаа хэл та. Тэгвэл энэний муу үр дагавар жоохносоо тийм ингээд донтоод хэрэглэн гутлаа зөвхөн тэр секс гэдэг юмд ашиглах гэж те. Одоо тэрийг бүр тогтмол болгоцсон байгаа байхгүй юу? Харин тэгэхээр муу үр дагавар тэрнээс болж ингээд
будаа олно шүү, ингийн шүү гэсэн нэг тийм муу юм байна уу ер нь одоо дүү жоох хүүхдүүд одоо яг тэрийг хэрэгжилж байгаа дагавраа ойлгохгүй байна тий. Эднэрийн маа нөгөө нэг ингээд тий энэ урд болохоор тийм муу тарих хөгжөөг байгаа гэж ярьсан шүү дээ. Тий. Тэгэхээр эднэр маа нөгөө нэг альва зүйлийн сөрөг үр дагаврыг нөгөө нэг тооцоолох чадваргүй тарих нь хөгжөөгүй байгаа даа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр яадаг вөхөр одоо хүүхдүүд маань энэ ерөөсөө маш олон сөрөг үр дагавар эртнээс одоо өсвөр наснаасаа виагра хэрэгжилж гин гэвэл энэ нь одоо эд насанд ирээд ерөөсөө чадхан байна гэсэн. Байна л гэсэн үг. Нөгөө нэг албаар биологийн тэр нэмэлт юм одоо химийн тэр чин бодисоор л одоо өөрийгөө тийм ээ тэр зангуулд оруулаад байна гэдэг чинь бие нэгдүгürt тасал болно. Хоёрдугаарт яг нөгөө нэг өөрөө зүгээр хэвийн байглаараа харилцаанд орч чадхаа болно. Органикаараа чадхаа болно. Тэгээд маш эрт маш залуугаараа одоо бэлгийн судралд өртөнө. За тэгээд дээрэс нь эн чин тэрийгэ дагаад өөр ингээд нөгөө сэтгэл зүйн нөгөө нэг хүн түнд асуудал чинь араас нэгэ дагаад явж штэ нөгөө сэтгэл готрол нөгөө депресс нөгөө стресс тийм ээ. Тэгэхээр ерөөсөө огт болохгүй. Ер нь бол ингээд төсөөлж ин л да одоо би те одоо хэрвээ тийм одоо ингээд нэг сонирхол буурал ингээд ингэчих юм бол би яаж сэтгэл санаагаар унах уу те. Тийм. Миний ингээд бит сой галзуурна штэ тиймээс мэдээч чи хамгийн чухал дон гэж яриад байгаа болохоос ясан юм дээр эн чинь бас амар чухал зүйл шүү дээ. Секс гэдэг бол чухал. Тийм бас хүний амьдралын бас одоо хосуудыг хамттан байлгах шалтгаан болж байна тийм өөртөө итгэх өөрийн үнэлэмжид нөлөөлөл явцдаг. Тийм магадгүй тийм л юм байна л да тэгвэл. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүдтэй бид нар анхааруулах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Битгий дүүнрээ битгий тийм хэрэглээ та нар одоо гоё оргиороо байцгаахгүй. Тэгэл яг одоо тэгэл яг 30 40 30 гараал ирүүл тэр ч удаа ажиллахаа болол ирүүл мэд өнөр хохирноо л гэсэн. Тэгээ эрүүл мэндийн бас олон өвчин төр чинь хаасаа дагуулна. Сэтгцийн эмгэгээ дагуулад эхэлнэ. Ингээд араасаа маш хор хөнөөлтөй зүйлсийг дагуулах учраас анханасаа зөв ойлголттой альва амаараа орж байгаа нүдэрээ харж байгаа чихээрээ сонсож байгаа бүх юмдаа шүүлтүртэй хандах хэрэгтэй шүү. Та нар минь одоо хараахан нөгөө нэг ингээд альва зүйлийн цаад ур утгыг ойлгох хэмжээнд бас арай хүрээгүй байгаа болохоор тэгтээ ухамсартайгаар өөрийгөө тийм ээ ажилуулад ухамсараа ажилуулад гэх юм уу тэгэл. Гэтэ миний асууж байгаа асуулт бол дандаа юм би ч нөө эрэгтэй хүн болохоор өөр дээрээ тулгуулад эрэгтэйчүүдээ ингэж дайруулж асуугаад байна. Эмэгтэй хүний донтолт тэгэхээр юу нь яаж илэрх бас л адилхан уу? Адилхан илэрх үү? Донтолт нь. Ер нь гендер ялгаа бол байхгүй шүү дээ. Байхгүй юу? Байхгүй шүү дээ. Яг нэг эрэгтэй хүн дээрээ бид нар нэг ойлгох гэдэг те. Тэгэхээр энэ дээр бол гендерийн ялгаа гэсэн юм бол байхгүй. Ер нь ялгаа байхгүй. Тэндээс чи таашаал аваад тархич нь нэг эн чинь тэгээд хамгийн гол нь богино хугацаанд хүчтэй. Тэгээд урт хугацаанд маш их сөрөг үр дагавруудыг дагуулж явдаг юм ингээд шүү дээ. Тэгэхээр эмэгтэй ч ялгаа байхгүй. Чиний ажил амьдралд л ер нь ингээд саад учруулах хэмжээнд хүрчил байвал энэ ер нь эмгэг шат руугаа орж байгаа юм байна гэдгээ өөрөө өөртөө цэгнээд тэгээд ер нь арга хэмжээгээ авч эхлэх нь зүйтэй л. Нэг тамхитж байгаа л тамхинаас гарвал санааных штэ гэдэг шиг л дээ. Өөрийнхөө санаа юуг цэгцлээл татаал авахд ер нь тэгэл болчих штэ. Зөөдөө бос ер нь донтолт гэдэг зүйл яг нөгөө нэг буцаад ингээд тарих магадлал маш өндөр байдаг. Тий яг наадах асуу гэж хэлчихсэн. Одоо ингээ ангичирчлаа шүү дээ. Одоо магадгүй энэ хүчтэй шалтгаанаас болоод тэр шалтгаан одоо нөгөө гол шалтгаан чи ингээд мартагдаа ингээд анигдаад ч юм уу те. Энэ гэр бүлийн шалтгаанаас болоод юм уу те. Айсгүй сэргээд ингээд амар гоё болоо тэр бодлоо. Эргээд тэр донтолт руугаа оруул яах вэ? Тэр энийг тэр хүн уг нь ингээд бодтойгоор өөрөө үйлдэл хийгээд хичээсэн байж шүү дээ. Тийм үү? Тийм наа. Гэтэл нөгөө буцаад дахих магадлал одоо нэг жижигхэн зүйлэлч эргээд сэдрэж болох байхгүй юу? Тийм. Тэгэхээр энэ дээр ингээд буцаад сэдрэхээрээ яадаг вөхөр өөртөө ихтгэлгүй болчдөг. За би ерөөсөө юу яахгүй маань чадахгүй маань. Би гарахгүй юм байна. Одоо тэгвэл би тэгвэл нөгөө өнгөрсөн хүн гэчээр одоо гээд ингээд нөгөө хичээжсэн нөгөө үйлдэл хийжсэн нөгөө итгэх маань тэнд ингээд яг унах гээд байдаг байхгүй юу? Да одоо бойлоо за ер нь би бол чадахгүй мэн гэдээ ойлгочихж байгаа шүү дээ. Гэтэл энийг яах вэ гэхээр энэ ерөөсөө энэ уналт энэ ухралт чинь хэвийн зүйл юм аа.
Энэ ерөөсөө бүх зүйл дээр бүхэл хичээж байгаа хүн дээр тохиолддог зүйл юм аа. Энийг уналт биш харин нөгөө эмчлэгдэж байгаа, сайжирж байгаа, эргээд даван туулж байгаа, эргээд хэвийн амьдралдаа орох гэж хичээж байгаа хүнд тохиолддог хэвийн зүйл юм аа. Би одоо дахиад хичээгтэл болно. Гэт нөгөө өөрийгөө хит буруутгалгүй, хит шүүмжилж, хит өөртөө хатуу хандлаггүй даван туулах хэрэгтэй. Өөрийгөө харин урамшуулаад цаашаа явах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй энэ дээр айгүй их ингэж за болохгүй мэн, бүтэхгүй мэн гэдэг ингээд орхих тохиолдлууд. Одоо хэрвээ би ингээд сексийн тонтой болцсон заяа. Тэрийгээ би ингээд одоо магадгүй найзтай ч юм уу те, итгэдэг их нэртэй ч юм уу. Одоо ингээд хэлээд би ингээд юм сексийн тонтой болчлоо. Одоо энэс ингээд ангижрахад чи надад туслаач ээ. Гадны нөлөө байна уу? Туслах дэмжлэг эн чинь ерөөсөө эн чинь имэж чинь илүү нөлөө байхгүй юу? Тийм. Тэгэхээр энийг аль болох хосууд бол хоорондоо аль болох нээлттэй ярилцах хэрэгтэй тийм ээ. Нэгнийг ойлгох хэрэгтэй. За ингээд энэ хэвийн амьдралд орох гээд тэндээс ангижих гэж байгаа дэмжлэг үзүүлэх ёстой. Тэгээ шүүмжлэлгүйгээр буруутгалгүйгээр сонсох ёстой. Алдсан үед нь бас тэрийг тийм ээ. За чи чадахгүй л юм байна угаасаа гэх биш. Байдаг зүйл шүү, хэвийн зүйл шүү чи хичээж байгаа шүү те. За одоо хоёлаа энэ ерөөсөө хамгийн чухал зүйл. Дээрээс нь ч өөрөө сэтгэл зүйчтэйгээ ажиллах юм бол тэндээсээ та хоёр бас ингээд дэмжлэгээ аваад чам тохирсон арга техникийг хэрэглээд ингээд нөгөө нэг өөрийгөө буруутгах орлолоор оруулахгүйгээр ингээд явах боломжтой. Гэхдээ яг би л ингээд асууджлаа л да. Тэрнээс биш яг хүн амьдрал дээр бол их нэртэй ч юм уу найзтай ч юм уу. За найзтай бол маазраад юм уу те. Ингээ хөвгчлөлтэй байдлаар ч юм уу ингээд хилч чадах бах. За би ингээд сексийн тонтой болчихжээ те. Миний дом бол ингээд бодит яг амьдрал дээр их нэртэй яг хэлж чадах болов. Одоо марцсангуу залуу хосууд нэлттэй ярилцдаг болчихсон сексийн энэ нэг боловсрал гэдэг юм чи угаасаа энийг барин багаас нь одоо ингээ боловсрал олгомоор байна. Энэ юм хаалттай хүн ярьж болдоггүй сэдв биш шүү. Энд чи өөрөө нөгөө амьдралын чанар тийм ээ гэр бүлийн урт удаан доктортой харилцаа нийгэмд эзлэх байр суурь хүний өөр юм чинь бүх зүйлтэй ингээд давхар хамсраад явж идэг хүний үндсэн биологийн хэрэгцээ тийм ээ. Тийм учраас энийг ерөөсөө ингээд бүх зүйлээр ингээд нөгөө хааж баа. Тэгээ дээрэс нь ингээд судалгаа хийгээд ингээд үзэхэд бас их нөгөө нэг орчны нөлөөгөө би түрүү хэлсэн байдаг гэдэг те. Гэр бүл нь нөгөө хит энийг нөгөө бүр байж боломгүй юм шиг хүлээж авдаг гэр бүл төссөн хүүхдүүд бас их энэ эмгэх донтох магадлал нь өндөр болдог байхгүй юу. Тэгээд эн чинь өөрөө бас генетикийн нөлөөтэй. Гэр бүл нь өөрөө ийм одоо ямар нэгэн бодис донтогч байвал хүүхэд донтогч болох магадлалтай, сэтгэл готролд өртөх магадлалтай гэдэг. Ингээд тэр магадлал өсөө явчих. Тэгэхээр гэр бүл өөрөө энийг бас ингээд нүүн хит ингээд бүр ингээд одоо хаацсан байж та. Тэгэхээр нөгөө хүний нөгөө нэг сэтгэл зүйн онцлог те нөгөө ямар зүйл их хаалттай байна. Юуг хамгийн их хорж ийн тэр зүйлд илүү яадаг үлээ татагддаг тийм ээ. Тэгэхээр энэ зүйлийг ерөөсөө манай одоо энэ ерөнхий боловсролын сургуулиуд өсвөр насныхандаа одоо яагаад энэ их юм бага насны хүүхдүүд төрөөд байна. Бага насны хүүхдүүдийн хүчирхийлэл их гараад байна. Одоо энэ эрүүл мэндийн нөгөө бэлгийн замын халдвар төвчөн ямар хэмжээнд хүрчээд байна тийм ээ. Энд чи ялгаа байхгүй энэ сэдвийг хит хаалттай орхигдуулдаг. Хүүхдүүдэд ямар ч энэ сэдв бэлгийн боловсрол өгдөггүй. Энэ зүйл чинь бүгд ингэж нөлөөлөд явчихдаг. За энэ миний энэ асуулт бас зөв үү буруу юм мэдэхгүй байна. Одоо ингээл магадгүй ээж аав хоёр заа юм. Ингээл шөд нөгөөнийг одоо хийжтэй мэдээж те. Одоо би бинтэй. Тэгэхэд магадгүй ингээд хүүхдүүд ингээд сонсцсон ингээд мэдсэн байд шүү дээ те. Тэр хэр нөлөөлөх вэ? Одоо тэр өсвөр одоо тэр нэг хүүхдэд те тэм секси юм ингээл магадгүй тэр ээж аав хоёрын дуу чимээ нөлөөлнө. Тэрийг дамжруулаад аваад явах юм бол донтолт болно. Тийм үү? Яг донтолт үүсэхгүй бол нөгөө давхар дагсан нөгөө хавсарсан шалтгаанууд байна уугүй гэдгээр орж ирж. Сая та хэлсэн нөгөө гэр бүлийн нөгөө нэг юу амар нөлөөлөд магадгүй тэр хүүхэд тийм бол магадгүй гэдгийгсэн шүү дээ. Тэгэхээр л тэгж бодлоо. Гэр бүл илүү нөгөө хаалттай байлгаж байгаа байхгүй юу? Одоо жишээ нөгөө нэг бүр ингээд огт найз нөхдөд нь уулзуулгүй гэрээсээ гаргадаггүй бүх ингээд хянаж цагддаг бүх зүйлийн тийм ээ. Ийм өөрт нь орон зай өгдөггүй хүүхдүүд гэрээсээ дааждаг шүү. Тэгэхээр энэ тэр сэдвийг битгий ингэж бүр хаалттай нуулттай байлгаач ээ.
Тэгээд дээрэс нь нэг тэр сэдв дээр хаалттай байдаг. Дээрэс нь одоо нэг юм шүүмжлэлттэй хатуу гэр бүлүүд байдаг шүү дээ. Тэр байдаг. Тэнгүүд эн чинь давхар нөгөө нэг өөрийн үнэлэмжинд нь нөлөөлчихөж जैन. Давхар хитрхи хаахаар тэр сэдвийг сонирхох сэдлийн илүүх төрүүлчихэж जैन. Тэгээд дээрэс нь тэр хүүхдүүд тэндээс хэрэгзээ таашаал нэг удаа авчих юм бол яг тэр зүйлээрээ л таашаал авах гээд оролдоод эхэлчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нөгөө нэг буруу зан үйл рүүгээ ингээд орчиж байгаа хэлбэр болоод явчихж байгаа. Тийм. Тэгэхээр ийм юм шалтгаанууд байдгаа гэж хэлээд байгаа юм. За зөв шүү чи би юу асууя гэж бод. Зөндөө асуулт байна одоо сая яг ингээ ярилцаадсэн чинь амар их асуулт орж ирээд энэ яриг чинь таслахгүй сонсож чод марчаад байгаа. Харин тэгдэг юм а. Тэгээд дээрэс нөгөө бас энэ чинь нөгөө байглаасаа серотонин, тестостерон даавар өндөртэй хүн гэж байна шүү дээ. Байглаасаа тий. Гэтэл байглаасаа тэр даавар одоо дутагдaltaй баг хүн байна шүү дээ. Тий. Тэгэхээр энэ хоёр нөгөө нэг юм хүний нөгөө нэг онцлогоосоо шалтгаалаад бас ондоо байгаа байхгүй юу магадлал нь. Тэгэхээр хитрхи тэр ондоо одоо тэр нөгөө дутагдaltaй болвол магадгүй чи нэмэлтээр боцоо аваад хэрэглэ. Тийм үү? Зохих тунгийн зохих хэмжээнд нь хэрэгэл. Хэрв чиний хитрхи тийм өндөр байгаад одоо яг энэ эмгэг болох гэж чиний ажил амьдрал цаад учруулад байгаа бол одоо бид нар хэлсэнтэй нөгөө эмийн эмчилгээ авах гэдэг нь тэр бас нөгөө тэр дааврыг бас дарангуйлдаг тийм одоо төрлийн юм бэлмэл хэрэглэх гэд ингээд ангаахт одоо нөгөө талаасаа хүртэл бас эн чинь уялдаа холбоотой л явчихж байгаа. Тэгэхээр талаасаа л хамтраад ингээд гэр бүлийн хүрээнд ч тэр өөрийнхөө хүрээнд ч тэр давхар сэтгэл зүй сэтгцэн юм чи ингээд дэмжлэг аваад явах юм бол энэ ерөөсө засахгүй болохоо байцсан зүйл ерөөсө биш байхгүй юу? Ер нь бол идэх юу шүү дээ тий. Тийм эргээд хэвийн амьдралд орох бүрэн боломжтой. Үгүй тийм. Тэгэхээр цаад шалтгаанаа л өөрөө олох хэрэгтэй. Ямар хэрэгцээг би нөхөд байгаа юм тийм ээ? Юунаас үүдсэн? Ямар арга надад тохирохыг? Яавал би энэ бодлоос одоо өөр өдөр байгалийн аргаараа дээрээс даавар тухамын ялгаруулах юм. За ингээд манай Трама уран сайхны киног Sky Media Go Plus-аас хүлээн авч үзээрэй. Түнэр харахад ганцаараа хаашаа ч юм яхалахад шатуулаад ирлээ туссан. Тайж зогцохоор санагдаж. Нэг л мэдгэд. Шатаж улаасан пошг нэргээд. Аль хэдийн нэрчсэн байдаг. Хэрвээ ингэ хэлчих юм бол чийд ойрлалгорч болж үлдэн штэ. Та биеийн үнэлдэг байсныг нь мэдв үү? Үгүй. Тэрээр орлож. Дэлбэрэлтийн шалтгаан нь ахуйн газ. Миний хэлхийг анхааралтай сонсороо. Бэлгийн хайрцанд орохдоо нэгэн ширхгийг уулгах шүү. Тэгт миний хүүтэй холбоотой гэж оролцох юм бол аль юу? Аларч. Манай сэтгэл зүйн төвийг зорж ирсэн үү? Би юу тань. Та ямар төрлийн хандлагатай? Таны шинэ